Та ногдол ашиг авсан уу? Одоогоор 140 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг эзнээ хүлээж байна. За тэгвэл ийм их хэмжээний мөнгө хаанаас яаж гараад ирв гэж юу? Мэдээлэл зөрсөн гадаадд байгаа зэрэг шалтгааны улмаас зарим иргэн 1072 хувьцаанд ногдох ногдол ашгаа аваагүй. За эдгээр иргэний авч чадаагүй ногдол ашиг нь хуримтлагцаар 2025 оны эцсийн байдлаар 145 тэрбум төгрөгт хүрээд байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдээллээс харж байна. Тэр Эрдэнэс таванлахаа компани сүүлийн жилүүдэд гэхэд ийм хэмжээний ногдол ашгийг дараах онуудад иргэд хувьцаа эзэмшигчид олгосон. Энэ ногдол ашгийг Монгол улсын 3.4 сая иргэн авах эрхтэйгээс 3.2 сая нь ногдол ашиг авсан. Харин давхарсан тоогоор 200 мянга гаруй иргэн хэд хэдэн шалтгааны улмаас ногдол ашигаа авч чадаагүй. За эдгээр иргэний авч чадаагүй ногдол ашиг нь жил бүр ингэж хуримтлагцаар өмнөх оны эцсийн байдлаар 140 гаруй тэрбум төгрөгийг дагаад байгаа нь энэ юм. Тэгвэл энэ мөнгө хаана байгаа вэ? Тэр Эрдэнэс таванлахаа компани олсон ашгаасаа олгох ёстой ногдол ашигаа шилжүүлчихсэн учраас энэ мөнгө одоо Эрдэнэс таванлахаа компанид хамаарахгүй. Харин энэ мөнгө төрийн санд байрлах Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн данс нь байрлаж байна. Өөрөөр хэлэх юм бол төрийн санд байршиж байгаа гэсэн үг. Гэхдээ ийм хэмжээний ногдол ашиг одоо олтол эзэндээ очиагүй байгаа нь Эрдэнэс таванлахаа болон төрийн байгууллагуудаас шалтгаалаагүй. Харин биднээс буюу өөртөөс маань шалтгаалж байна. Тэр иргэдийн регистрийн дугаар болон дансны мэдээлэл нь зөрдөг. Иргэд дансаа сольдог. За мөн зарим иргэний хувьд ямар нэгэн бүртгэлгүй, банкны дансгүй, хувьцааны дансаа нээлгүйгээ зэрэг шалтгааны улмаас ногдол ашиг нь олгогдоогүй байна. За үүн дээр нэмээд гадаадд амьдарч байгаа Монгол иргэдийгч мөн оруулж тооцох хэрэгтэй болно. Тэгэхээр Монгол улсын 240 гаруй мянган иргэн гадны орнуудад ажиллаж амьдарч сурч боловсрч байна. Эдгээр иргэдийн зарим нь мөн ногдол ашигаа аваагүй. За энэ бол Эрдэнэс таванлахаа компанийн 1072 хувьцаанд ногдох ногдол ашигын тараагдаа гэдэг үнэ. Харин бидний байн гардаг цэнхэр ягаан тасалбарын ногдол ашигын тараагдааг үлдэгдэлж бас бий. Тэр хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр ягаан тасалбарын ногдол ашигын үлдэгдэл нь 660 орчим сая төгрөгт хүрээд байна. За энэ мөнгийг хууль ёсны эзэмшигч нь аваагүй. Хувьцаа эзэмшдэг гэдгээ ногдол ашиг авах эрхтэй гэдгээ мэддэггүй зэрэг шалтгаанаас болоод ийм хэмжээний ногдол ашиг эзэндээ очиагүй одоо хадгалагдаж байна. За ингээд харахаар бид чөлөөт зах зээлийн эдийн засаг шилжээд бараг 30 гаруй жил болж байгаа хэрнээ энэ зах зээлийн мөнгө олох нэг арга нь бол хөрөнгийн зах зээлийн талаар ногдол ашиг хувьцааны талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Тэгвэл ногдол ашиг гэж юу вэ? Тэгэхээр ногдол ашиг гэдэг нь компани ашигтай ажилласан тохиолдолд энэ ашгаа хувьцаа эзэмшигчдэд хувааж байгаа нэг хэлбэр юм. Харин иргэд хувьцаа эзэмшигчдийн хувьд хэрэв та тухайн компанийн хувьцааг худалдан авч хөрөнгө оруулалт хийсэн бол хийсэн хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэж байгаа нэг арга юм. За мөн ногдол ашиг авах нь хувьцаа эзэмшигчийн эдлэх ёстой нэг эрх бөгөөд хувь эзэмшигч нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох хэрэг компани татан бөгдвөл түүнээс хувь хүртэх зэрэг эрхтэй юм. За тэгвэл хэн ногдол ашиг тараахыг шийддэг вэ? Тэгэхээр ногдол ашиг тараахын тулд эхлээд компани ашигтай ажилласан байх ёстой. Харин алдагт хүлээсэн бол энэ тухай ярих ямар ч боломжгүй. За гэхдээ зарим компани ашигтай ажилласан хэдий ч ногдол ашиг тараадаггүй. Энэ нь тухайн компани олсон ашигаараа үр төлбөрөө төлөх өөр төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол ногдол ашиг тараахгүй яж болно. За үүнийг тухайн компанийн төлөөлөө удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийддэг. Харин энэ асуудлыг хизээ хийлцдэг вэ? Тэгэхээр тухайн компанийн санхүүгийн улирал болон санхүүгийн жилэн дуусч ашиг нь тодорхой болсны дараа компанийн төлөөлөө удирдах зөвлөл хуралдаж санд гаргадаг. За мөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүртгэлийн өдрийг тодорхой олгож ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тодорхойлдог. Тэгэхээр Монгол улсын компанийн тухай хууль заасны дагуу хувьцаат компани санхүүгийн жил дууснаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарлах хэсгээ шийддэг. Өөрөөр хэлбэл компаниуд тухайн оныхоо 2 дугаар сарын 20 гэхэд ногдол ашигын шийдвэрээ гаргасан байх ёстой юм. Тэгвэл яг одоо энэ хугацаа өнгөрч 3 дугаар сар дуусч 4 дугаар сар эхлээд байна. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 47 хувьцаат компани 2025 онд олсон ашгаасаа 946.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана гэдгээ мэдэгдээд байна. За энэ нь өмнөх онтой харьцуулахад буурсан дүн боловч одоогоос 3-4 жилийн өмнөхтэй харьцуулахад 3-аас 6 дахин өссөн дүн юм. Тэгвэл нийт тараагаар шийдвэрлэсэн ногдол ашигын 90%-ийг Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй 21 компани бүрдүүлж байна. Эдгээр компаниас хамгийн их ногдол ашигыг дараах 5 компани олохоор шийдвэрлсэн байна. За тэгвэл одоо нэг асуулт. Энэ мөнгө хизээ миний дансанд ордог вэ? Компани ногдол ашиг тараахаар шийдвэрлсэний дараа шууд миний дансанд орох уу? Тэгэхээр 2024 оны 2 дугаар сард ногдол ашиг тараах ажиллагааг наривчлан тогтоохоор болсон. Ингэснээр компаниуд ногдол ашиг тараахаар шийдвэрлсэн оныхоо 4 дугаар сарын 30-наас өмнө ногдол ашигаа
хуваарлж дуусгах ёстой болсон юм. За энэ дагуу дийлэнх компаниудын хувьд 5 дугаар сараас өмнө ногдол ашиг хуваарлж дуусгаад байгаа юм. За үүнээс гадна ногдол ашиг нь хувьцааны ханштай холбоотой байдаг. Тэр компаниуд хувьцаагаа ханшийн уналтаас хамгаалах. За ханш нь унаад байгаа үед энэ уналтыг зогсоохын тулд тогтмол ногдол ашиг тарааж хувьцаа эзэмшигчтэй урамшуулдаг. Тэр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтийн хувьцаат компаниуд ар араасаа ногдол ашиг шийдвэрээ танилцуулж хувьцаа эзэмшигчдийн хурлын тавуудж эхнээсээ гарч эхлээд байна. Өөрөөр хэлбэл Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн завгүй, хамгийн оргил үе яг одоо ирээд байна. Хэрэв таны нэр дээр ямар нэгэн хувьцаа үнэт цаас байгаа бол та яг одоо өөрийн брокер дэлхийн компаниараа дамжуулан болон гар утас төц машин ашиглан өөрийн үнэт цаасны мэдээлэлээ шалгаарай. За эцэст нь нэг зүйлийг хэлэхэд өөрийн хувьцаа үнэт цаас түүнд ногдох ногдол ашгаа хамгийн сайн хянаж хамгийн сайн хамгаалж байх ёстой хүн иргэн та өөрөө гэдгийг мартаж болохгүй юм.